2014 оноос хойш Бонако усны савлгааны жинг бууруулж эхэлсэн бөгөөд 500 мл-тэй Бонако анх гарснаас 12.5%-аар хөнгөн болжээ. Хөнгөн байх нь давуу тал гэж юу? Одоо тайлбарлаж өгье. 2018 оноос өмнө манай улс хуванцар хог хаягдлынхаа тодорхой хувийг урд хөрш рүүгээ экспортлдог байлаа. Гэвч хятад улс хог хаягдлын импортоо зогсоосноор бидэнд энэ их хуванцрын хаягдлаа яах вэ гэх асуулт урган гарч хуванцрыг дахин боловсруулах цогц шийдлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай болсон юм. Харин MCS Coca-Cola компани 2030 он гэхэд борлуулсан бүх бүтээгдэхүүнийхээ савыг 100% цуглуулж дахин боловсруулдаг болохоо зарласнаар тийм ээ энэ асуудал мэдэгдэхүйц шийдэгдэж эхэлсэн юм. Энэ зорилгын хүрээнд Монгол улсын 1 жилийн хуванцрын хэрэглээтэд үүсэх хэмжээний хуванцрыг дахин боловсруулах хүчин чадалтай TML үйлдвэр, мөн дахин боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх Cecil компани байгуулагдав. Ингэснээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл дотооддоо 100% дахин боловсруулсан хуванцар савыг хэрэглээнд нэвтрүүлэх томоохон үр дүн биднийг хүлээж байлаа. Гэвч бидэнд хуванцрыг тусад нь ангилж хаяна гэдэг цоо шин зүйл байсан юм. 2022 он гэхтэл өрхийн хэрэглэгчдийн 60% нь хуванцраа ангилалгүй, бусад хогтойгоо хамт хайдаг байв. Ангилсан хуванцрыг хаан тушаах, хэн ирж авах нь тодорхойгүй учраас ангилах ямар ч шаардлагагүй гэж үзэх хүмүүс ч байлаа. Байгууллагууд ч мөн хуванцраа ангилж хаяхаас татгалзсан. Бид хэрэглэгчийн зан төлөв, дэд бүтцийн томоохон асуудлуудтай нүүр тулж байв. Тиймээс олон нийтэд хуванцраа ангилах дадлыг суулгаж, ангилсан хуванцраа хаях их үйлсвэрүүдийн бэлтгэх, зөвөрлөх ажлуудыг эрчимтэй өрнүүлж эхэлсэн юм. Бууруул, дахин ашигла, дахин боловсруул. Манай гэр бүл хуванцар хог хаягдлаа ангилан хайж сурахаар шийдсэн. Ижин за эдгээр өөлгөөтэй бүх зүйлсийг хуванцраар хийсэн гэвэл таад итгэх үү? Айлан гэдэг чинь ийм амархан болчихсон юм байна шүү дээ. Coca-Cola компани recycle мөрөнд interactive hub machine эцэг хүрэлцэн юм байна. Энэ бүх ажлын дараа хуванцраа ангилж ялгадаг хэрэглэгчдийн тоо өсч Central Tower, Өргөө IMAX, үндэсний цэцэрлэгт хүрээлэн тоошин зочид буудал, MCS Group-ийн бүх компаниуд, сууц өмчлөгчдийн холбоод, боловсрол сургалт болон үйлчилгээний байгууллагууд ч мөн хуванцраа тогтмол ангилдаг болжээ. Мөн ангилсан хуванцрыг хэн ирж авах, хэнд тушаах нь тодорхойгүй байсан бол Cecil компани Улаанбаатар болон Хөдөө орон нутгийн 1610 цэгээс түүхий эдийг очиж авч тээвэрлэдэг болов. Үүнтэй зэрэгцэн MCS Coca-Cola компани борлуулсан бүтээгдэхүүнтэйгээ дүүцэх хэмжээний хуванцар цуглуулах ажлыг тогтмол хийж, цуглуулсан хуванцрын тоо жил бүр өссөөр. Бид хуванцрыг ангилан хаях, цуглуулах, боловсруулах, гинжин хэлхийг бүтээсээр байна. Энэ бүхний үр дүнд MCS Coca-Cola компани Монголын анхны RPET буюу 100% дахин боловсруулсан хүнсний зориултын савтай Бонако усыг тун удахгүй зах зээлд танилцуулах бөгөөд энэ нь тойрог эдийн засгийн тод жишээ болох үйс байгаль орчны салбарт бодит эерэг өөрчлөлтүүдийг авчрах түүхэн үйл явдал болох юм. Тийм. 500 мл-тэй Бонако усны сав хөнгөн байх нь мэдээж маш том давуу талтай. Сав хөнгөн бас тунгалаг байх тусам дахин боловсруулахад зарцуулах эрчим хүч, цаг хугацаа, нөөц хүчлийнхийн ялгарл зэргийг бууруулдаг. Энэ шийдэл нь Bonacо-гийн савыг RPET болгохоос өмнө MCS Coca-Cola компани хэрэгжүүлж буй байгаль дээлтэй олон ажлуудын нэг байсан юм. 100% хүрэх замнал